Агаалбаж одоохон дуурлаа бид хөтөлбөр хилцүүлэхээр өрнүүлж байна. Тэгэхээр эдгээр өдрүүдэд яг өнөөдрөөс эхлээд хоолой дээр нь зочд буудалд Монголын Аз нам хондлон орнуудын хараагүйчүүдийн үндэсний чуулган бас манай улсад зохион байгуулж байгаа. 4 жил төвний удаа зохион байгуулалт энэ чуулганд холбоотой гэдэг өнөөдрөөс манай улсад хараагүй иргэдийн амин аж ахуй ямар нэгэн байр гэдэг талаар тодорхой мэдээлэл хүргэнээс студид зочдоо ураад байна. За миний зүүн гартлаас мөн хараагүйч Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн зол заяа. За мөн Монголын хараагүйчдийн холбооны дэргэдэх мэргэжлийн сургуулийн өдрөлийн төвийн багш Батэшинээр өрөөтөн ажиллаж байна. Урилгаас наваад баярлалаа. Баярлалаа. Болтоодоорхоос ярьцгаа эхлэе. За өнөөдөр хэлж байгаа энэ хүү чуулга улс нэлээд том хэмжээний бас гадаад нэлээд хөдөлгөгчд ирсэн. За тохиолдож бас нэлээд хүндэтэй төвлөршлийн хүмүүс оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. За энэ удаагийн чуулганаас хүлээж байгаа зохион байгуулагчдын зүгээс хүлээж байгаа үр дүн юу байна? За юуны телевиз үзэгчд бас энэ өдрийн мэнд хүргэе. За Дэлхийн хараагүйчдийн холбооны Аз нам хондлогын бүсийн ээлжид чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. За өнөөдөр чуулган маань үйл ажиллагаа эхэлж байна. За өнөөдрийн чуулганд бол дэлхийн 17 улсаас 100 гаруй төлөөлөгчд, за Монгол орны манай эцэг булан байс ингээд нийтдээ 180-аад төлөөлөгчд оролцож байна. За чуулганы нээлтэнд бол Монголын төр захиргааны байгууллагын төлөөлөл ирж оролцсон. За тухайлбал Хөлөрний хонголын яамны сайд Чин зөрөг сайд. За Хөлөрний хонголын яамны Хүнамын хөгжлийн газрын дарга Тунгалаг тамир зэрэг төр захиргааны байгууллагын төлөөлөлд бас ирж Монгол орнд авч хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэрийн талаарх бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаараас мэдээлэлүүд хийлээ. За мөн энэ чуулганд Дэлхийн хараагүйчдийн холбооны ерөнхийлөгч Фридрих Шройдер, за Дэлхийн хараагүйчдийн холбооны Аз нам хондлон бүсийн ерөнхийлөгч Мичико Табата зэрэг одоо хараагүйчдийн холбооны маань олон улсын том удирдлагуудаас хөрөлцөж ирж оролцож байгаа ийм онцлогтой чуулган болж байна. Тэгээ энэ удаагийн чуулганаар бол голдол ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн өмнө ямар тулгымцсан асуудлууд байна. За бусад орнуудын харааны бэрхшээлтэй иргэдэд за ер нь төр засгаас ямар бодлого үйл авч хэрэгжүүлж байна. За ямар техник технологи одоо бас эдгээр хүмүүст чиглэсэн техник технологиуд хөгжиж байгаа талаар бас мэдээлэлүүд хийгдэнэ. За дээр нь хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, за нөхөн сэргээлт гэж юу юм гэдэг талаар, за тэгээд Марракешийн гэрээний талаар, за тэгээд бусад асуудлууд ингээд багтаасны мэдээлэлүүд, хилцүүлгүүд одоо болох юм. Тэгээд бид нарэндээс юу харж байгаа нэхэр хамгийн гол нь бусад оронд маань харааны бэрхшээлтэй хүмүүсд яаж амьдарч байна те? Ямар чиглэлээр хөдөлмөр эрхэлж байна? За хараагүй хүн зөрүүлсэн нөхөн сэргээлтийг хэрхэн яаж одоо хийж тэдгээр хүмүүсийг бие даасан амьдрал руу шилжүүлж байна те? Энэ ямар боломжууд байдгийг гэдгийг одоо бид нараас одоо сурч мэдэх бас тэр талаар одоо ойлголт мэдээлэл бас бидэнд үлдээж, за энэ талаараас төр захиргааны байгууллагууд маань бас тодорхой ойлголттой болж бодлого үйл ажиллагаанд бас тусгах юм болов уу гэсэн ийм үр дүнгээс бид нар харж байгаа. Ер нь зүгээр за энэ удаагийн бол Монгол зохион байгуулалтын өмнө зохион байгуулагдсан хурлууд ингээд оролцож байхад ер нь гадны хөгжингүү гэх юм уу хөгжсөн улс орнууд яг энэ харааны бэрхшээлтэй хүмүүс рүү хандсан авч хэрэгжүүлж байгаа бодлогыг бол манайхаас ирэх ялгаатай байдаг юм лээ. Юун дээр нь илүү анхаарал өгвөл одоо таны түрүүний хэлдэг бие даасан байдал маань илүү батчиж өгөх хандлагатай байдаг юм байна. Ер нь бол харааны бэрхшээлтэй хүмүүсийг одоо бие даасан байдалд өөрөө одоо амьдралаа явах төвшөлт хүрэхийн тулд мэдээж төр засгийн бодлого, хууль тогтоомжуудаас гадна тэдгээр хүмүүсийн талаарх ойлголт маш их чухал. Нийгмийн зүгээс тийм ээ. Одоо шил хараагүй хүмүүсийг бол зөвхөн халамжийн одоо асаргаанд байдаг хүн гэдэг мэтэр ойлгох нь бол өнөөдөр ойлгох биш тийм ээ. Эдгээр хүмүүст бас боломжууд байдаг юм аа. Тэр боломжуудыг хэрхэн яаж бий болгоод вэ гэдэг үр дүнний хуралдаануудаас хэлцүүлгүүдээс бас тодорхой мэдээллүүдийг авч ирсэн байд юм байна. За жишээлбэл одоо дэд бүтцийн хүртээмжийг бий болгох юм бол мэдээж хараагүй хүмүүс бие дааж одоо нийгмийн амьдралд оролцох тийм. За түрүүн би хэлсэн технологийн хөгжлүүд одоо жишээлбэл урд өмнө одоо 10 жилийн өмнөөс ер нь байна одоо жишээлбэл зарим компьютерыг бол хараагүй хүмүүс хэрэгэлдэг ихтэй зарим хүмүүс идэхгүй байх тийм. Тэгвэл одоо энэ компьютерийн дэлгэц унших програм бас тодорхой төвшөнд хөгжөөд ийм програмын тусламжтайгаар мэдээлэл болж авах тийм ээ. Компьютер дээр ажиллах, бие дааж ажиллахын боломжууд нэгж байгаа. Тэгэхээр энэний туршлагууд байна. За энд одоо Монголч гэсэн бас
өөрийн их хэл дээр компьютерийн дэлгэц унших програмыг гаргах ийм зорилго тавиад явж байгаа жишээ нь тийм ээ. За өнөөдрийн одоо энэ болж байгаа хилцүүлэг дээр ч гэсэн дэлхийн одоо вебийн консорциумаас хүртээмжийн харааны бэрхшээлтэй хүмүүст веб хуудсыг хэрхэн хүртээмжтэй болгох вэ гэдэг талаар бас хилцүүлгүүд явна. Энд бол дэлхийн вебийн консорциумаас бас энэ чиглэлийг одоо давниж ажилладаг юм инженер гэж бас мэдээлэл хийж байгаа. Тэгэхээр ер нь бол хараагүй хүмүүст хүртээмжийг бий болгох, за дэд үтсийн тий олон нийтийн хандлагыг өөрчилж чадах юм бол за дээр нь хараагүй хүмүүсийн нийгэмд тулгамддаг маш том асуудал бол удаан хугацаагаар хараагүй болоод гэртээ удаан хугацаагаар байх ч юм уу тий. За гинт хараагүй болоод ингэж байгаа тохиолдол мэдээж одоо бичиг уншиж чадхаа болчихдаг тийм ээ. За ингээд удаан хугацаар гэртээ байснаас болоод бас сэтгэл зүйн хувьд одоо өөрөө өөртөө итгэлгүй болцсон байдаг тийм. Тэгэхээр эдгээр хүмүүсийг нөхөн сэргээх асуудал их чухал. Тэгэхээр энэ нөхөн сэргээх одоо туршлагатай орнууд их олон байдаг юм байна. Жишээлбэл Япон ч юм уу, Америк ч юм уу тийм. Одоо хараагүй хүмүүсийг яаж нөхөн сэргээх. Өнөөдөр манай нийгэмд бол бидний зүгээс ингээ харахад бол ер нь Монголын нөхцөлд бол гол төлөв эрүүл мэндийн нөхөн сэргээл талаас хардаг тий. Хараагүй хүмүүс биднийг бол одоо эрүүл мэндийн загвартлаас хараад байдаг тий. Өөрөөр хэлбэл ямар нэгэн харах хэрэгтэн асуудалтай тий. Эрүүл мэндийн асуудалтай ийм хүмүүс гэж хардаг. Боловч өнөөдөр бол тийм биш болсон тий. Өнөөдөр хэдийгээр харахгүй ч гэсэн эдгээр хүмүүс тохирсон нөхөн сэргээлтийг зөв явуулж чадах юм бол тэр хүмүүсийн сэтгэл зүг өөрчлөөд за тэгээд дээр нь тэр хүмүүс шаардлагатай одоо техник хэрэгслүүдийг хэрэгжилж чаддаг тэр техник хэрэгслүүдийг нэвтрүүлээ ч юм уу те за түрүүний хэлжсэн хөртөж замын тавиад за тэгэл нийтийн тээврийн хэрэгслэгч одоо жишээл буудал чиглэлээ зарладаг болчих юм бол за би жишээлбэл тайгаа бариад ганцаараа явж чадах тэр сургалтыг авчих юм бол компьютер дээр ажиллаж чаддаг болчих юм бол тийм ээ бариал бичгээ сурчих юм бол одоо энэ бол нөхөн сэргээлт. Энийг яаж хийх вэ гэдэг талаас ярилцах юм байна. Батших багшаас тодруулахад за хараагүй иргэн одоо бие даах гэж хэлээд байна тийм ээ. Бие дааж оршин тогтод мэрэгжил хамгийн чухал. За тэгвэл өнөөдөр яг энэ холбооны дэргэдэх мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төв маань ямар чиглэлээр мэдээж хараагүй дотор амлалын онцлогтой байгаа бах. Ямар чиглэлээр одоо хүмүүст боловсрал эзэмшүүлж байна. За та бүхэндээ энэ тийм төргий манай хараагүйчдийн үндэсний холбооны дэргэдэх мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв маань анх бол 2005 оноос эхэлж мэрэгжлийн сургалтуудыг явуулж эхэлсэн. 2015 оноос яг хараагүйчдийн үндэсний холбооны дэргэдэх мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болоод өргөжлөж сургалтаа явуулж эхэлсэн. Үндсэн 5 мэрэгжлээр анх сургалтаа авч эхэлж байсан. Тэрэнд болохоор эмчилгээний бариа засалж, алжаал талах бариа засалж, хүртээмж компьютерийн хүртээмж технологич гар урлал ардын госол хөгжмөсөн гэх зэргийн 5 мэрэгчлэр ерөнхийдөө сургалтаа явуулж эхэлсэн. Өнөө жилээс манай сургалт арай өргөжөөд 7 чиглэл 7 сургалт болж 2 шинэ сургалт нэмэгдэж орж ирсэн. Шинэ хоёр нэмэгдсэн. За ерөнхийдөө хүмүүсийн маань хэрэгцээн дээр тулгуурлаад даралтай хөгжим анги шинээр нэгдэж орж ирж байна. Шөө нөгөөх маань болохоор кофе шоп гэдэг тийм ээ. Баристагийн сургалт яаш нэмэгдэж орж ирж байна. Ер нь яг танах руу за би мэрэгжилтэй болоод танай одоо сургаж байгаа мэрэгчлээс сурья гэд хандж байгаа хүмүүс нь хэр олон байх вэ? Хамгийн гол нь сураад төгслөө ажлын байрны асуудал нь ямар байдаг вэ? Ерөнхийдөө ажлын байрны асуудал бол яг бариа засал гэдэг дээр бол маш эрэлттэй байгаа. За бусад мэрэгчлүүдийн хувьд ч гэсэн ерөнхийдөө бас олдос байна. Манай нодон өрдөнгийн төгссөн компьютер программистын чиглэлээр төгссөн оюутнууд одоо улсын нийгмийн даатгалын мөрдлийн операторын юун дээр авлагаан дээр сууж байна. Бас ер нь бол ажлын олдос бас тодорхой хэмжээнд байна. Тийм бүрэн гүйцэтгэж хэдж бас юм шүү дээ. Тэгтээ бас ер нь бол байгаа. Ижгүй сая бас интернетээр хайж явлаа Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүн байдгийг бэ гэсэн нийт хүмүүний 5 орчим хувиа гэсэн ерөнхийдөө авах юм. Тэгвэл тэр одоо харааны бэрхшээлтэй хүмүүс хэд байна гэхээр нэг 16 мянга. За эсвэл үндэсний статистикаас гарсан судалгаа маань нэг 10 гаруй мянга гэсэн нэг тийм дандаа ерөнхийд тоо байгаа юм байна л да. Жишээ Скватрингийн хувьд яг энэ харааны бэрхшээлтэй хүмүүслэр хэр олон хүмүүс яг тэдгээр хүмүүс нь орон нутагт амьдарч харааны бэрхшээлтэй гэдэг утгаараа бас нийслэлд амьдарч байгаас нэлээд онцлогтой болоод.
За юун төрөнд телевизэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Төмөр Хатрын Залцыг гэдэг. Сүхбаатар аймгийн салбар зөвлөлийн ажлыг одоогоор үүсгэн байгуулалт 12 жил болж байна. 2006 онд анх байгуулсан. Ерөнхийдөө яг холбоо 6 онд байгуулагч хахад үед нийт 414 гишүүнчлэлтэйгээр статистиктэйгээр байсан. Аймгийн хэмжээнд. Тийм аймгийн хэмжээнд. Тэрнээс хойш 2011 онд бид нар яг одоо судалгаа аймгийн хэмжээнд судалгаа аваад 517 гишүүнчлэлтэйгээр байсан. Тэгээд сүүлийн энэ өнгөрсөн онд бид нар яг нөгөө 50-60% гөрөвтэй хүмүүс маань гөрөвөөс гасагдсан шүү дээ, 16 онд. Тэгээд ер нь 50-60% гөрөвтэй хүмүүсээс гасагдсан мөртлөө манай холбоон дээр ирж өөрсдөө ирэх гişгийг хамгаалах хүмүүс байхгүйсэн. Тэгээд бид нар дахин одоо судалгаа авсны үндсэн дээр одоо эрүүл мэндийн газар дээр 3 дахь өдөр болгон группийн хурал болдог. Тэн дээр нь хараагчтайгаа холбооны одоо мэдээлэл болон дээд одоо холбоо хүмүүсийнхээ холбооны мэдээлэл болон тэнд суралцах нөхөн сэргийг одоо сургалтын төвийн мэдээлэл сургалтын төвүүдийн мэдээллийг өгч нийт одоо 200 гаруй яг одоо гишүүдийг бүртгэж авсан. Тэн дээр бол мөн нэг төрд ажиллаж байгаа, хуваар ажил эрхэлж байгаа хөдөө мал дээр байдаг те маш олон. Тэгээд бүртгэгд байдгүй хүүхдэд хүртэл энэ дээр бас их гажирсан. 116 сургуульд одоо сурдаггүй 4 хүүхэдтэй 4 сумын 4 хүүхэд бат тэн дээр бүртгэгдэж шинээр орж ирж исэн. Тэгээд энэ жил бас нэг хүүхдийг бас сургуульд хамрагдах тал дээр нийцэгчтэй ярьж гад бас Сүхбаатар сумын халамжийн газрын байцаагч нь бас өөрөө бүр тусгай хэрэглэн зэвсэг авч өгөөд 116 сургуульд бас одоо суралцуулахаар илсэн авсан байгаа. Ер нь бол манай холбоо 400 гаруй одоо гişүн ихэнх нэг ахмад насны байдаг. Тэгээ энэнийхээ хажуугаар бас зөвлөлдүүдийг байгуулсан байгаа. Ахмадын зөвлөл залуучууд, эмэгтэйчүүд тий урал спорт гэдэргээд ер нь бол би нэмэр спортын хороо болон соёл спорт энэ одоо цэцэг таван газартайгаа хамтраад ерөөдөө бүх зөвлөлүүд дээр тэгэхгүй ажиллаж байгаа. Тэгээ ер нь гişүүдийг идэвхтэй оролцуулахын тулд одоо түрүүний ярьсан нөхөн сэргээлт гэдэг маань үнэхээр бас одоо нэг номерт байдаг. Одоо асуудлын нэг наад захын л одоо харааны бэрхшээлтэй хүмүүст барайл зэсэг хэрхэн яаж сурах уу, компьютер яаж сурах уу, хэдий хөдөө оролцдог байгаа ч гэсэндээ тий тагаараа яаж одоо бид нар нийгэмд тий одоо идэвхтэйгээр оролцох вэ гэдэг энэ бүх сургалтуудыг одоо халамжийн олон нийтэд төсөлсөн халамжийн үйлчлэгээний хүрээнд бид нар жил болгон нэг сургалтуудыг авдаг байгаа. Өнгөрсөн онд бид нар барил засгийн сургалтыг авсан. Энэ жил компьютерийн сургалтыг авсан байгаа. Ер нь батшгийнхаа одоо чинь за ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэж яриа л та. Бидэрт халамж ихээсээ илүү хөдөлгөх боломжийг олгоод өгөөч гэдэг ийм мессежийг нийгэм нэмэлт төлхөөсүүлийн нийлүүд өгөөд ирнэ гэж би зүгээр анзаараад байгаа. Тэр дунд харааны бэрхшээлтэй хүмүүсийн одоо чинь хөдөлгөх боломжийг олгоод өгөөч гэхээр нийт тэрүүнд тулгамдж байгаа асуудал юу юу тодорхойлох вэ? Тэгээ ер нь бол нийт тэрийн тулгамдтай асуудал бол мэдээж ажлын байрны асуудал, хараагүй хүмүүсийг ойлгох асуудал байна. Ажил олгогчийн зүгээс за төр захиргааны байгууллагаас эдгээр хүмүүсийг ойлгох асуудал, зөвөр ойлгох хэрэгтэй тийм ээ. За дээр нь манай харааны бэрхшээлтэй хүмүүс, ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас өөрсдөө чадварчих хэрэгтэй тийм. Өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй, чадварчих хэрэгтэй. Жишээлхэд одоо бидний явуулж байгаа энэ сургалт арга хэмжээнүүд маш идэвхтэй оролцох шаардлагатай байгаа гэдэг. Ер нь бол оролцож байгаа л сүрэн Батгиш ус хэлсэн тийм. Ер нь одоо манай мэрэгжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийг одоо нөхөн сэрэг сургалтын төв байхаас нь ахуулаад өнөөдрийн хугацаанд бараг 700 гаруй хүн сурч төгсөн юм тийм. Тэгэхээр эдгээр хүмүүсээс ингээд төгсөөд дийлэнх нь бол одоо барийн заслан массажийн хөдөлмөрийг эрхэлж байна. Жишээл хараагүй хүмүүсийн дунд хөдөлмөр эрхлэлтэй ингээд аваад үзэхээр сая хэлж байна одоо 11,000 гаруй харааны бэрхшээлтэй хүн байна гэсэн статистик үндэсний хорооноос гаргасан судалгаа юм гэж байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн нэг 4 орчим хувь нь хөдөлмөрийн ясны 4 орчим хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Бусдууд нь халамжийнхаа эдэн төгрөгөөр л амьдарч байгаа юм. Тэр энэ ямар хөдөлмөрийг голдуу эрхэлж байгаа гэхээр манай хараагүй хүмүүсийн дунд бол мэдээж массажийн хөдөлмөрийг олноор эрхэлж дийлэнх юм. За тэгээд төр захиргааны байгууллагын бусад аж ахуйн нэгд байгууллагын ялангуяа хүн төлбөрийн харааны бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөр эрхэлж байгаа асуудал маш бага. Ер нь байхгүй гэж хэлж болно. Дөрөв Батгиш багш хэлж энэ тэр нийгэм даатгалын ерөнхий газар дээр манай нөгөө лавлах утсан дээр 2 хараагүй залуу ажил өнөө жилээс эхлээд ажиллаж эхэлж байгаа. Энэ бол туршилтын журмаар явж байгаа. Ер нь цаашдаа бол энэ чиглэлийн ажлын байрыг бий болгох ингээд зорилго тавиад ажиллаж байна. Тэгэхээр мэдээж хөдөлмөр эрхлэхэд дахиад ямар асуудал тулгурдгүй гэхээр хөдөлмөр мэрэгжлийн боловсрол олох сургалтынхаа өмнө дахиад нөгөө нөхөн сэргийх асуудал яригдана. Тэгэхээр одоо жишээлхэд халамжийн байгууллага олон нийтийн орлогын төслийн халамжийн үйлчилгээг явуулахдаа яг бидний эрэлт хэрэгцээ нийцсэн байдлаар явах хэрэгтэй. Тэр өнөөдөр бол бас тэгж чадахгүй юм л да. Жишээлхэд
орон зай чиг баримжийн сургалт гэдэг ч юм уу тэрүүн хэлээд байсан барайлвчгийн компьютерийн сургалт. За жишээлбэл компьютерийн сургалт гэдэг аваад үзье л да. Ерөөсөө юу ч авахгүй хүнд компьютер заахад бол зүгээр хардаг хүмүүс заахаас арай өөр тийм ээ. Мэдээж бүх гар хуруунд нь мэдрүүлж сонсгож одоо тийжээ заадаг тийм. Тэгэхээр нэг одоо 10-аас 15 хүнийг нэг дор суулгаад компьютерийн сургалтыг эрүүл хүмүүсүүд явуулж болдог бол хараагүй хүмүүст бол нэг багшд бол дээдл нэг 3-4 хүнд одоо нэг удаад өөрөөр хэлбэл ойлгуулж одоо мэдрүүлж гарт нь одоо барьж одоо ингэж сургалтыг явуулдаг онцлогт учраас цөөхөн хүн хамрагддаг тий. Тэгжээж үр дүнтэй сургалт бол. Гэтэл өнөөдрийн бид манай мөрдөж байгаа журмаар болохоор олон нийтийн орон зайны халамж үйлчлэгээний хугацаанд баг. За нэг 5-аас 14 өдрийн хугацаанд. Тэгэхээр бүрэн хараагүй хүн жишээлбэл 5-аас 14 өдрийн хугацаанд одоо ерөөсө компьютерийн дотор ойлголтгүй хүнийг тэр компьютер дээр ажиллах чадвартай болгоно гэдэг бол бас бүтэхгүй зүйл тийм. Тэгэхээр энэ иймэрхүү одоо тулгуур асуудал байдаг. Тэгэхээр энэ одоо үйлч халамжийн үйлчлэгийг явуулахдаа энэ нөхөн сэргийгтийн бэрхшээлийн онцлог тохирсон байдлаар явуулах нэг чухал. Тийм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх юм бол нийт тэргуунд мэдээж үүний дараа одоо мэргэжлийн боловсролоор сурах явах юм бол тэр хүний цаашдаа одоо эзэмших мэргэжилтэнд суралцахад нь ч тэгээд ажлын байран дээр гарахад бас илүү давуу тал бий болох хэрэгтэй байдаг л та. Тэгвэл яг одоо гээд нийгмийн идэвхтэй гэдэг юм уу одоо та бүхэн шиг за одоо олон нийтийн дэлгээс одоо хоолоогоо хүргээд явж байгаа бүлэг хэсэг байна. Зүгээр ингээд гэртээ одоо хараагүйгээр ингээд цаг өнгөрөөж идэх хүмүүсээс нэгэн байдаг боловч би зөв хувьдаа хараад идэв. Тэр хүмүүс маань одоо энэ төрөнд хийх алхмууд нь юу байгаа? Та бүхэн одоо хандаад ямар одоо үгүй боломжууд байнаагаад очиод харилцуулж өрнө хэр нээлттэй гэдэг юм бэ? Ер нь бол нээлттэй. Магадгүй зарим хүмүүс мэдээлэлгүйгээс олж гэртээ байж болно тийм. Яг хоо тэр гэртээ байж байгаа харааны бэрхшээл хараагүй хүмүүсийг бас өөрсдийн буруутгаад авах бас хэцүү тийм. Өнөөдөр мэдээллийн хүртээмж ямар төвшөнд байна тийм. Тэгэхээр магадгүй телевиз үзэж байгаа хүмүүс маань таньж мэддэг одоо хүмүүс ч юм уу тий ах トゥ ч юм уу хэн нэг нь байх юм бол жишээлхэд тийм хараагүй хүн одоо тэр аймгийн тэр суманд одоо хотын тэр дүүрэгтэнд амьдрэх гэх юм бол Монгол харагч үндэсний холбоонд дасны тэргүүнээс холбож өгөх хэрэгтэй тий. Монгол харагч үндэсний холбооны одоо холбогдох утсаар нь холбогдоод ийм хүн байдаг юм байна. Нэгд хоёрдугаар тэдгээр хүмүүст бас ойлголт өгөх ёстой ажил бас хийх ёстой тийм ээ. Хороодын нийгмийн ажилд нь хамгийн ойрхон байдаг хүмүүстэй баг хорны нийгмийн ажилтнаас авахуулаад гэр бүлийнхэн хүмүүс ч гэсэн бас ойлгох ёстой. Өөрөөр хараагүй хүнд одоо ийм сургалтууд байдаг юм аа. Ийм зүйл байд юм аа. Хүмүүс ингээд амжилтанд хүрч байна те. Спортоор хичээлж байна, хөдөлмөрөөр эрхэлж байна, сурч байна те. Энэ мэдээллүүдийг тэдгэр хүмүүст өгөх ёстой. Би түрүүн ярьцлагын ихэнд хэлсэн те. Үнэхээр одоо удаа хугацаагаар ингээ гэртээ байгаа ч юм хараагүй өөртөө итгэл алдарсан хүмүүс л байдаг аахгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүст эхлээд ярилцах хэрэгтэй тий. Тэр хүмүүст мэдээлэл өгөх хэрэгтэй. Би ч гэсэн хөдөө орон нутагт ажиллаж байсан ийм асуудал олон тулгарч ирсэн тий. Ерөөсөө гэрээсээ гарч үзээгүй хүнийг одоо ингээд маш удаа хугацаанд ярилцаж, гэр орныхын хүмүүстэй ярилцаж одоо зарим бүр баг гуйж одоо ингэж аваад одоо сургалтанд оролцуулаад энэ үйл ажиллагаанд оруулаад ингээд авснаар одоо олон улсын уралдаан тэмцээнд оролцооч явж, мэрэгжил эзэмшиж явж байгаа хүмүүс байж байгаа. Тэгээ гэр орныхын зүгээс зарим тохиолдолд одоо харахгүй хүнийг одоо танихгүй хүний газар явууллаа энэ төр гэсэн асуудалч хүртэл одоо бид нар сонсч л байсан. Гэхдээ эцэс нь эдгээр хүмүүс одоо хүний хараат биш те бие дааж амьдрах тэр боломжийг л нээж хүртэл хамгийн гол зорилго өршиж байгаа байхгүй. Танай мэргэжлийн сургалтын төлөвийн төгсөөд дараа тодорхой ажлын байранд та бүхний бэлтгэсэн мэргэжлийн ажлын байранд зуршлаадлаа гэдэг нь авж байгаа дундад цалины өмнө хийх байх шиг байна. Тэр маань амьдралд маань сэргээд хэр хэмжээнд нөмөр нөлөөлөх болж байгаа шиг байна. Ингээд манай голны барайцлаар ажиллаж байгаа хүмүүс болоод дундад талент 400-аас дээшээ сая хүртэл ер нь авч байгаа бол тохиолдол байна л да. Тий. Бэст массаж би сайн мэдтээ нэг ихнийх нь нөлөө хоёр дахь нь ер нь нэлээд ихэнх хаваар нээлт хийж яхад би нэг бэст массаж сурвалжсан байхгүй. Тэгээ сүүлд идэдэг явж явах бэст массаж одоо директор нээсэн тоогоор л яваад байгаа юм шиг 10 20 нэлээд 30 шахуулчихсан тийм байна гэдэг. Би дотор очиж байгаа. За энэ яварсан эрэлт ихтэй байгаа юм байна да. Массаж хийж байгаа хараагүй гэдэг нь тодорхой хэмжээ олдтой байна гэж хөвдөө боддог байхгүй. Зүгээр яг өнөөдөр бэст массажийг үл энэ бэст массажийг тойрсон хичнээн хүн байна. Тэр нь бас амьдрал ахуулгад нь хэрэг юм бол хараагүй хүн массаж хийх юм бас нэг давуу тал нь юу вэ гэдэг юм. За өнөөгийн байдлаар одоо Улаанбаатар хотын хэмжээнд манай сургалтыг төгсж гарсан хүмүүс одоо нээж ажиллуулж байгаа 27
массажийн төв ажиллаж байна. Зөвхөн нийслэлд. Тийм зөвхөн нийслэлд. За хөдөө орон нутгийн байдлаар орон нутгуудад нэмэгдээд нэг 30 гарцсан байгаа. 4-5 байгаа тийм ээ. Тэгээ байгаа. Тэгээ доор хаяж нэг массажийн төвд хамгийн багадаа 4 хүн тэгээ дээшээ 20 хүн хүртэл хоёр ээлжээр ажиллаж байгаа тийм массажийн төвүүд бол байгаа. Хараагүй хүмүүс массаж хийхээр одоо юу гэдэг хараа түүнээс арай илүү мэдрэг гэдгийг үн тийм хүзүүлэлт нь байх онцлогоос. Ер нь хараагүй хүний онцлог л тэр л дээ. Ердийн хүний одоо бариад мэдрэхгүй мэдрэмж одоо булчингийн чангараас бол тэр сайн сулж чаднаа л гэсэн үг байхгүй юу? Яг мэдрэмж мэддэг тэр нь. Ер нь гол давуу тал нь л тэр гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр хүмүүс чинь өөрсдөө сайн дураараа нэгдээ заагаад бүгдээр нэг салбар байгуулъя гэж явж байгаа эсвэл холбооны зүгээс тодорхой хэмжээний чиглүүлэлт хийж байна уу? Ер нь холбооны зүгээс ерөнхийд нь энэ бест массажийн төв гэдэг ингээд яваад байдаг нь бид нар бас олон нийтэд үйлчлэгээ хөргөж байгаа хүмүүс те. Тэр бас чанартай одоо ариун цэврийн талд ч дүүшийн талд ч бас тодорхой стандарт одоо барьж явах хэрэгтэй тийм учраас энэ бест массаж гэдэг ингээд сүлжээ болоод яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр массажийн төв одоо хувь хүнээс нээлттэй одоо Монгол арга хүнсний холбооны дэргэд бол бест массаж 1-3 дугаар төвөл байдаг. Бус цул нь бүгдээрээ хувь хүмүүс өөрсдөө байгуулсан төвүүд байдаг. Дийлэнх. За хөдөө орон нутагт бас манай холбооны дэргэд манай холбооны салбарын аймаг орон нутгийн салбарын дэргэд бас массажийн төвд байдаг. Тэгэхээр энэ гол нь болохоор нөгөө бид рүү хэлсэн те нэг хүмүүст үйлчлэг үзүүлж бас нэг ариун цэврийн одоо өндөр түвшинд байх хэрэгтэй тийм ээ. Үйлчлэгээ сайн байх хэрэгтэй. Тэр энийг бас барьж явахын тулд бодлого барихын тулд бас ингээд бест массажийн сүлжээ болоод яваад байгаа. Тэгээ би бест гэдэг нэрийг авч одоо массажийн төвний ихэнд бол бас тодорхой хэмжээний одоо ийм нөхцөл боломжуудыг бүрдүүлсэн байна гэсэн тэр шалгуурыг бас биелүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас одоо ингээд бест массажийн төв ингээд дугаар өгөөд ингээд яваад байгаа юм байгаад байгаа. Ер нь тэгээд хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг бид нэр цаашид нэмэгдүүлэхийн тулд Монголын хараагчдын үндэсний холбоо маань дэрэгдээ хөдөлмөрийн бирж бас зохион байгуулад их хаваад ингээд ажиллаж эхэлж байна. Тэгээ эндээс ингээд харж яхад бол хараагүй массажистуудыг ажилд авъя гэсэн ажлын байрны захиалгууд улс манад бас тодорхой тооны ирдэг. Ер нь бид нэр баг ажиллах хүмүүсээ баг хангаж бол сайн чадахгүй байгаа. Ирэлт бол байна. Тийм. Тэгэхээр хүн болгон бас массаж хийхгүй тийм ээ. За тийм баг. Өөр чиглэлээр бас мэрэгшин тийм. За хөгжмийн зөв бат гişг хөгширсэн хөгжмийн чиглэлээр сонирхдаг хүмүүс байна. Сая даралтад хөгжим анги нээсэн гэдэг. Энэ бол хөдөр нутгаас маш олон санал хүсэлтүүд ирсэн. За бид нар одоо ингээд сумынхаа хөлөвт одоо бүжгийн хөгжим тоглоё тийм. Ингээд тоглож суух ажлын байр гаргахад тийм боломж байна. Бид нар ийм чиглэлээр сургаач гэсэн хүсэлтүүд байсан учраас бид нар эстрад хөгжим анги буюу даралтад хөгжим ангийг бас энэ жилээс эхлээд нээгээд ажиллаж байгаа. Тэгээ гэх мэтлэн одоо ингээд цаашдаа хараагүй хүмүүсийг ажлын байр шин ажлын байртаа бий болгох тал дээр бас ингээд ажиллаж байгаа юм зүйлүүд байна. Тэгээд энэ дээр дахиад хэлэхэд бол хараагүй хүмүүсийн талаар л зөв ойлгох хэрэгтэй тийм ээ. Орчныг нь хүртээмжийг нь бий болгох хэрэгтэй. Орон нутаг хөдөө хот гэхгүйгээр тийм ээ. Аймаг орон нутгийн бодлого шийдвэр гаргаж хүмүүс гэсэн мэсийн тал дээр ойлгож бодлого шийдвэртээ тусах хэрэгтэй. Төр засгийн зүгээс ч гэсэн бас сүүлийн тодорхой арга хэмжээнд аваад явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн тухай хуультай боллоо. Энэ хуулийг хэрэгжүүлэх үеднээс бас салбар орнуудын уялдаа холбоог зохицуулах одоо ерөнхий сайдын дэргэд бол орон тооны бус зөвлөлийг үндэсний хэмжээний зөвлөлийг байгуулж байна. За бүх яамдууд дээр дид зөвлөл, за аймгийн болон нийслэлийн засаг даргын дэргэд бол салбар зөвлөлүүдийг байгуулад ингээд ажиллаж энд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд хараагүй хүмүүсийн манай байгууллагын төлөөллүүд ороод бас орон нутгийнхаа бодлого шийдвэр гаргахад бас өөрсдөндөө хоолойгоо хөргөх ийм боломжууд бол байна. Гэхдээ цаашид төр засгийн зүгээс ч гэсэн бас хийх ажлууд бол бас боломж асуудлаас олон байна. Та бүхнийг төр засгийн нэг ингээд өгөөч энэ дээр нэг хэмжээж өгөөч гэж тэр нь хэр нааштай нийлж төвлөж авах вэ? За ер нь бол санал сонсдог. Бид нар бас олон асуудлуудыг тавьдаг. Зарим тохиолдолд бол хүлээж авч байна. За бас зарим тохиолдлууд бол бас тэр болгоно бодлого шийдвэр тусахгүй асуудал бас их олон байна. Өнөөдөр скватерын хэмжээнд одоо танаад чинь бүртгэж байгаа 400 гаруй хүмүүс амьдрал ахуйгаа замагтууд амьдралаа чөлөө цагаа гэж урасаа байл та. Ямар хөө байдлаар өнгөрөөж байна шүү. Нийтлэг жишгэн юу ямар хөө шүү. Ерөөд яг байнгын идэвхтэй байдаг хүмүүс маань 70-100% харин чадвар алдсан улсууд. Тэр нэгсэндээ таягны боломжтойгоор тий нийгэмд оролцож явдаг.
ер нь л одоо мэрэгжлийн одоо сургууль төгсөөгүй тий одоо надад юу хэрэгтэй байна, юу дутагдаад байна. Тэрийг л холбоондоо хэлж тий тэр хүмүүс нэг 20 гаруй 30 гаруй хүмүүс л нэлийн хоорондоо ярилцаж нэгдэж тий биеийнхээ сэтгэл санааг хуваалцаж байдаг. Тэгээд 5 өдөр болгон нийтийн номын цаандаа барайл намын уншлах гэж байгаа. Тэн дээр очиж бас цугларч одоо цай уугаандаа номоо уншаад хоорондоо ярилцдаг байгаа. Мөн одоо дайн улсын хараагчдын холбооноос мэдээллийн танхим гэж бас тэн танхим дээр очиж одоо манай Сүхбаатар аймагч нөгөө Жамбын Батсуур дараагийн үед 3 өрөө байр шийдэж өгсөн байгаа. Тэгэхээр энэ одоо өрөөндөө бид нар яг том заалантаа болохоор одоо ширээний теннис болон те чөлөө цаг өнгөрүүлнэ. Нөгөө нэг өрөөнд нь болохоор мэдээлэл сургалтын өрөөг FM радиогоос сонсох, ном зохиолоос сонсох. Нөгөө өрөөнд нь болохоор массаж хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө тэгэл цагийн хуваарийн дагуу болон бас хамтлагтай өргөн шигс аялал хамтлаг гэдэг 2008 онд байгуулагдсан. Өнөөдөр одоо манай хүмүүс Дорногов аймгийн замуудад тоглолтоо хийж байгаа. Ерөнхийдөө Дорнод хинти одоо Дорногов гэсэн жил дараалаад ингээд сумдуудаараа тойроо аялал хийж байгаа. Тэгэд ер нь яг иймэрхүү байлаа. Тэгээ спортын хувьд болохоор бас нөгөө нэг эрүүл мэндтэй бас нөгөө спортоор бас хичээлж бие хөгжүүлэхийн үзэс бас идэвхтэй хийдэг хүмүүс маань хонхтой бөмбөгийн одоо тэмцээнгээс дорн тамиг бүсийн сургалт болоод бас амжилтаа оролцоод эрэгтэй баг маань бас нөгөө нөхөрцөг тоглолт гэдгээр алтан медаль эмэгтэй баг маань мөнгөн медаль аваад ирсэн. Мөн Цэлэнг аймд бас хөнгө атлетикийн тэмцээнд багаараа оролцоод амжилтаа оролцоод ирсэн байгаа. Дорногов аймд бас бүсийн тэмцээнд оролцсон. Ерөнхийдөө одоо спортоор нэлээд их явж байгаа. Урлагаар бас явж байна. Тэгээд яг эмэгтэйчдийн одоо зүгээр бас нэг Монголын эмэгтэйчдийн холбоотой хамтраад бас март 8-ны үеэр тийм ээ бас зөвлөгөөнүүдийг хийж дээр нь хараан зөвшөөрөлтөй хүмүүс хэрхэн яаж хоол их усууш бэлтгэхгүй тийм гэр ахуйндаа бас нөхөр өөр хүүхдэд яаж одоо тийм шимжидэлтэй хоол хийх гэсэн сургалтуудыг бас авсан байгаа. Тэгээ хүмүүс ер нь одоо санхүүжилт буюу дэмжих байгууллагууд байх юм бол гişүүд мань бүх юмыг сурыг мэдээ хүсэл гэдэг. Наацхан сайн нөгөө компьютерийн сургалт гэдэг тийм эмчээс явууллаа. Энэ 7 хоног хугацаатай бас явцсан. Тэгэхээр ерөөсөө Монгол програм гэж компьютер Монгол програм маань бидэрт нөгөө нэг юм хэлж өгч байна. Тэгээд бид нар 10 оны бичиж чинь одоо тийм төвчлөрүүдийг л мэдж чинь гэсэн ойлголтыг төрүүлчихэж байгаа. Цаашаага бүр одоо Word-ын түвшинтэй хурдан бичих, Excel дээр ажиллах тийм Power-ын дээр ажиллах гэдэг ингэх юм бол баг бүтэн жилийн сургалт болно. Тэгэхээр яг энэ сургалтыг явуулахад 14 хоногийн хуулиараа журмаар батлагдсанаараа 14 хоногийн хугацаанд багшид одоо хоногийн 24,000-д 336,000 төгрөгийн одоо урамшуултаагаар ажилладаг. Тэгэхээр энэ үл 14 хоногийн тусан нөгөө хүмүүс маань 1 өдөрт 3 цаг. Тэгэхээр 3 цаг гэхгүй хүмүүс чинь нөгөө өрөөндөө тавтай байгаа учраас бүтэн өдөр чинь хичээлчихэж байгаа. Тэгээд гол нь нөгөө нэг багш маань 14 хоног заагаад тэгээд нөгөө сургалтын үйл ажиллагаа тэгэл дуусна. Яг гүйцэтгэх сурах боломжууд нь хүмүүс олж байгаа. Тэгэхээр энэ ханы хуршилдэг хүмүүсийн төрөнд Балбаатар дарга ярьсан те нэг багш дээр 3-4 хүн гэж юм те яг тэрүүл яг үнэн байгаа. Яг амьдрал хүн хүний нөгөө заа сургаж яхад үлээж авч байгаа мэдлэгийн түвшин өөр. Жишээ нь 7 хүн гэхэд те нэг нь хоц байж хахад 3 нь одоо 6 нь одоо 2 өөр түвшин дунд бүр одоо сул те Брайль хэсэг ч гэсэн 10 хүн заахад 4 нь маш сайн сурж яхад те 2 нь үнэхээр 6 цагаа мэдхгүй те 4 хүн маш сайн сурж яхад жишээтэй. Тэгэхээр энэ бүх ангиллуудыг яаж гаргаж судалгаа авах вэ? Тэгээ дээр нь хэр хурдан хугацаанд аль хүнд яаж заах вэ те. Тэр манай нөгөө халамжийн төгсөлтөш нөгөө 14 хоног гэж заасан цаашаага энэ хүний бүр улам те чадахжуулаад цаашаага өргөжлүүдийн тэр багшийг цадимтаагаар явуулдаг гингүүд одоо төсөв мөнгө байхгүй те боломжгүй болчдөг. Жилд нэг удаа одоо бараг энэ сургалтыг танаад өгч байгаа бол их юм аа гэсэн юм те. Тэр уулын нэг журмуудыг биднээс нэг нь хууль нөгөө төсөл хуулийн төсөлгээл те санал хүсэлтүүд авдаг. Тэгээ яг энэ санал хүсэлтнүүдэн дээрээ очиод те бас нэг хүмүүс маань бодлогын түвшинд бас ярилцаад ямар юм бодгийг бол хугацааг нь уртаар байлгаад тухайн багшийг бас ажилтаа Улаанбаатар хотын эсвэр зэгцэнтэй багшийн сургалт гээд массажийн багш, компьютерийн багш, тагны багш, зүгчрэгтэй баримжаа олгох багш гээд бэлтгэдэг хөдөө орон нутагта очиж байгаа. Багшийг бид нар яаж ажилтаа болох вэ гэдэг дээр халамжтайгаа бид нар харилцаа холбоотой байна. Тэ ахмадууд ч гэсэндээ нөгөө ахмадын зөвлөх гэдэг ахмадуудад одоо нэг цаг ч юм уу одоо тэ нэг бүтэн өдөржин ахмадын талаар одоо өөртөө харилцаа ёссон ч юм уу тэ амьд харилцаа гэдэг гэсэн мэдээллүүдийг өгөхний дараа тэр ахмад зөвлөхөө гэсэн багшид 200,000 төгрөг өгдөг байгаа. Яг тэр шиг бид нарыг ч гэсэндээ яг нэг 14 хоног заасан бол цаашаа дунд шатны юм тий бүр эцсийн одоо тий гүнзгий шатар гэсэн одоо шатлалаар явуулах юм бол хүмүүс маань мэдээ сурах гэсэн хүсэл эрмэлзэл маш их байдаг. Цаашаа багшийг урамшуулах асуудлуудыг бас
Одоо тэгэхээр ерөнхийдөө л бас халамжаас зүгээр эрүүл одоо хүмүүсийг тий парализогч гэх юм тагны багшаар одоо хүчийн одоо асуудлууд эрүүл хүмүүсийг сургаад бэлтгээд тэдний багшлах сонирхолтой байдаг. Бидний хувьд болохоор өөрсдөө хүмүүсийг ажлын байртай болгохын тулд ерөөсөө дээрээсээ ийм багш байгаа бид нар заамаар байна гэсэн хүсэлтүүдээ саналыг үсээ тайсан дээр л жилд нэг удаа л тийм сургалтуудыг л аваа явж байгаа. Энэ төр бол жишээлбэл сая золзоо хэлж чинь тий компьютерийн сургалт хамрагдлаа. Компьютерийн сургалтанд одоо жишээл халамжийн олон нийтэд оролцсон халамж бэлтгэр ингээд хамрагдлаа гэж бодоход тэр хүнд зөвхөн компьютер заах биш тий. Одоо тайга барьж яаж явах юм те. Орон зайн чиглэлийн сургалт хамрагдах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр мөрдөгч байгаа журмаар болохоор нэг хүн нэг жилд нэг л удаагийн сургалт хамрагдана гэж байна. Тийм журамтай. Тэр энэ бас ингээд бид нараас тулгамж асуудал болж байгаа. Тэгэхээр түрүү хэлж байна те. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ерөнхий утгын дор биш. Энэ бэрхшээлүүдийн онцлогийг их зөв ойлгох хэрэгтэй тийм. Харааны бэрхшээлтэй хараагүй хүнд толгойддаг асуудлууд тэдгэр хүмүүсийн хэрэгцээ шаардлага юу юм тийм. Онцлог юу юм, ямар дэд үс, ямар хүртээмжтэй, ямар техник хэрэгсэл, ямар сургалтаар тэднийг нөхөн сэргийх юм. Тэгвэл тэрэгцтэй хүмүүс бас нэг өөр тийм ээ. Тэгвэл хэлээрээ сонсголын бэрхшээлтэй хүмүүс бас нэг ондоо тийм хэрэгцээ шаардлага. Энийг их зөв ойлгож одоо явах юм бол уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд оролцох их боломж нэг нэгдэн. Одоо их л хөгжлийн бэрхшээлтэй нэрийн дор л ерөөхдөө гүндэд байгаа юм шүү дээ. Тэг ер нь тэгж явж байгааг шилж байна. Гэхдээ яг журмууд дээр бас тодорхой зүйлүүд байгаа л да. Тэгтэл яг одоо бидний онцлогтой тэр бүр нийцсэн байж чадахгүй байгаа. За яг одоо чи муухай хэрэглэл үдсийг төр өгч. Чи бид бест массажийг дахиад л олмаар байна л та. Одоо чи за бест массаж гэдэг ингээд өөртөө за сайн дураараа ч юм уу тань холбоогоор дамжаач юм ингээд хийгээд тодорхой хэмжээний орлогот олчлоо. Тэгвэл одоо жишээ нь даралт хөгжмөө ингэж нэрэж. Энэ маань юу нэр ирээд байна. Одоо бест массаж шиг ингээд илүү олгоныг хамаарлаа одоо жишээ захиалгад илэхгүй гэж штэ ажил болгоч. Ийм хэмжээнд ингээд хөгжүүлээ цааш нь өөрсдөө ингээд аваа явуучих боломжтой гэж харж байгаа мэргэжлүүдийн чинь мэргэжлийн сургуулийн төвд юу байх вэ? Тэр ингээд одоогоор бол яг хөө тийм дахиалгууд ирж л байна л да. Гэхдээ нөгөө нэг хараагүй хүмүүний маань бас тодорхой хэмжээнд бага учраас тухайн эхний хэмжээнд бол нөгөө эрэлттэй бол хангана. Дараачийн хугацаанд бол нөгөө ажлын байр маань гүйцэх магадлал өндөрлөлтөө. Тийм. Одоо чинь яг дартад хөгжмийн ангаар төгсөөд ажил дээр гараад тодорхой хэмжээний орлогоо авч байгаа жишээний төр хэр олон бахал одоо хөгж явж байна. Өнөө жил эхлээд явж байгаа. Тийм. Шинээр нэгж байгаа. Энд чи бас за ийм хичээл оруулах гэдэг чинь нэлээд судалгааны үндсэн дээр шийдэж анги нээх бах тийм ээ. Тийм. За ер нь одоо ингээд за та түрүүн хэллээр нийгмийн хандлага гэдэг нь одоо энэ хүмүүс яг за хөгжлийн бэрхшээлтэй хараадын бэрхшээлтэй хүмүүст одоо ингээд хамт ингээд зам үнэлэн гарч явах юм тэрүүс зогсож явах чинь үнэхээр тийм сөрөг гэдэг юм хандлагууд ер нь хэрэг мэдрэгдэв. Ер нь одоо нэг жоохон цуг ингээд алхаад явж хөвч сураагүй нэг үе тодорхой хэмжээний хугацаа хүрчлээ шүү дээ. Ер нь бол нэг үеийг бодоход хүмүүс бас арай өөрөөр одоо хардаг бас ойлгодог болж байгаа. Ер нь бол ингээд явж байхад энэ бас одоо төр засгаас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа тэгээд манай хүмүүс ингээд өөрсдөө нийгэмд бас ингээд олноор оролцоод ирэхээр бас ингээд хүмүүс одоо хүлээн зөвшөөрдөг ч юм уу тийм талаас байдсан болов гэж бодож байгаа юм. Жишээлбэл одоо бол тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ойлголт хандлагыг таларх ойлголт хандлагыг бий болгох одоо сургалтуудыг нийл Улаанбаатар хотод их олноор хийж ин л дээ. Японы олон улсын хамт ажиллагааны байгууллага JICA хөдөр нийгэм хамгааллын яам хамтраад Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжиж байгаа. Тэгээ энэ төслийн хүрээнд одоо дийдийн сурагч багш нарыг бэлдсэн. 16 багш бэлдсэн. Одоо сая 10 өнгөрсөн хавар одоо энэ 4 сард дахиад 16 хүн гээд нийтдээ 30 гаруй юм дийдийн сурагч багш нар бэлтгэж байгаа. Тэгээ энэ дийд гэдэг нь disability equality training гэдэг хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт гэж байна. Тэгээ энэ сургалт маань ямар учиртай гэхээр нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг өгөх сургалт байгаа. Тэгээ энэ өнгөрсөн хугацаанд бол нийтдээ 160 гаруй сургалтыг 6000 гаруй хүнд явуулж байгаа. Тэгээд төр захиргааны байгууллагуудын хүмүүстээ явуул. Тэгээ үүний дараа ямар одоо хандлага харагдаж байна гэхээр жишээлхэд халамжийн байгууллагууд дээгүүр дүүргүүд дээгүүр ингээд сургалтууд явуулсны дараа нийгэм даатгалын байгууллагууд руу явуулсны дараа бол тухайн байгууллагууд ингээд өөрсдийн үйлчлэгээний техникийг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн зөвлөлөд намхан болгож байгаа жишээ нь тийм. За тэгээд нөгөө дохооны хэлний одоо сургалт авъя. За бид нар танилцуулга өрөө боршуураа одоо бариалаар томруулсан форматаар хийвлээ энэ гэсэн ийм хандлагууд бий болж байна тийм. За тэгээд
Годомжинд явж байхад мэдээж хүмүүс янз бүр. Зарим хүмүүс ингээд ойлгоод хөтлөөд ингээд зам гаргаад өгч юм байна тий. Зарим нэг тохиолдолд юм асуухад хариулахгүй ч юм тал байж л байдаг юм хэлбэл төр бол. Гэхдээ тэдгэр хүмүүсийг бол бас буруутгаад байх зүйл биш тий. Бид нар өөрсдөө бас нийгэмд идэвхтэй оролцож, бид нар өөрсдөө бас нийгэмд өөрсдөө таниулах хэрэгтэй. Одоо бас нэг жишээ байна л да. Одоо ялангуяа сүүлийн мэлэр хичээлээр нэг зүгээр ажиллаад байгаа юм. Авцан байж байгаарах явгууны замууд дээр барил замууд хийхэд биш байгаа. Энэ нь юунийг тав хүний амьдрал хэр дөхөн болж байна. Зарим нэг харж байхад таггүй тараншаал дээр очиод мөргөө зогсчих юм. Тий. Энэ ер нь хийдэг болсон тий. Харагч чинь тий. Зөндөө хийх гэж. Хөд орнуудад ч аймгийн төвд хийж. Гэхдээ энэ бол яг стандартын дагуу хийхдэггүй байна. Өөрөөр хэлбэл хараагүй хүний хэрэгцээ шаардлага нэгдсэн байдлаар шаардлага хангах байдлаар хийхдэггүй. Та өөрөө бас хэлж байна тий. Ингээд явж байгаа одоо ингээд тараншаал нөхд тулгч юм уу. Шулууны бод нэр очиж зогсчих юм лээ. Дээр нөгөөт яг стандартын дагуу нөгөө шулуун одоо товруута зураас явж байгаад одоо зам маань эргэх ч юм уу эсвэл гарцсан дээр ирэхэд одоо анхааруулах одоо товруута автан болох жишээ нь тий. Гэтэл ийм байдлаар үз тавигдахгүй байна. За хийчихсэн бүтээн байгуулалтан дээр бас хүмүүс бас одоо тэрийг хааж одоо янз бүрээр барьж байна. Одоо нэг жишээ хэрэхэд одоо та хүн бас зарим хүмүүс анзаарч харсан бах тий. Даргон руу ордог яг тэр хэсэгтэр уг нь тэр даргоны тэр чиглэлийн төв замынхаа гарын ертөнцөөр артлын тэр дагуулсан одоо явган хүний зам бол 3 м-ээр нэг сайхан тийм явган зам байдаг. Тэрний голоор одоо тагтаал зам тавьсан. Гэтэл яг тэр тагтаал замыг бүр хаагаад одоо дэлгэр өрцсөн байгаа байхгүй. Тэр ийм байдлаар одоо ингээд одоо энэ хийцэн бүтээн байгуулалтыг бас ингээд хэрэглэх хүмүүс тэгээд тэр олон нийтэд юм саад болгож юм асуудал үүсгэж байгаа зүйлс байна. Тэрийг л би гаж гэж бодоод л та. Ер нь одоо чинь төрн засгийн зүгээс та бүхэн зориулсан ийм бодлого үйл ажиллагаа одоо чинь барил замж гэдэг юм. Хийж гүйцэтгэхдээ та бүхний саналыг авдаг байдал ер нь хэр нийтлэх байна. За бид нэг ийм зам тавих гэсэн юм яа тавих хэрэгтэй байна гэдгээр асууж байдаг юм зүйл байдаг юм уу? За ер нь бол тэр болгоно асууж байгаа зүйл ховор. Яг хөө хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн тухай хуулийг одоо хэрэгжүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхийн тухай хуулийн 9-4-д заасан байдаг л да тий. Барилга байгууламжийг хүлээж авах комиссод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байна гэдэг. Одоо энэ маань бас тодорхой төвшөнд ажил хэрэг болоод ингээд тэр барилга хүлээж авах комиссийн бүрэлдэхүүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ороод ажиллаж байна. Арагчдын үндэсний холбооноос бол нийслэл хотод бол одоогийн байдлаар 4 хүн одоо энэ комиссд ажиллаж байна. За хөдөө орон нутгад бас байгаа. Тэгээд тэр комиссийн гишүүнээр ингээд ороод ажиллаад ингээд очиод тухайн барилга дээр тухайн замдар ингээд яваад очихоор барилга маань тэр зам маань яг одоо бидний хэрэгцээ шаардлага нийцсэн стандартын дагуу хийгдээгүй тохиол маш олон байна. Тэгэхээр мэдээж түрүүн та асууж байна тий саналыг авах хэрэгтэй тий ямар байвал хүртэ амжтай байх. Нэгд хоёрдугаар Монгол улсын стандартыг бас тэн дээр барих хэрэгтэй. Тэр зургийг батлахдаа тэр барилгыг тэр замыг тавьж байгаа зөвшөөрлийг олгож явах явцдаа бас эдгээр зүйлүүдийг бас харж явах хэрэгтэй болов тий. Эдгээр шаардлагуудыг хангасан тийм барилгыг зургаар барих тийм барилга байгууламж зам талаар барих гэж байгаа бол зөвшөөрлөө гэн тий. Хэрвээ тэдгээр зүйл нь байхгүй тохиолдолд бол зөвшөөрөл олохгүй байдаг ч гэдэг юм уу тий. Барьсан ч гэсэн тэр зургийнхаа дагуу одоо бариагүй барилгыг бол бас дараа нь одоо зөвшөөрөл өгөхгүй байх ч гэдэг юм уу. Тийм хэмжээнд авах нь зүйтэй болов гэж хардаг. Хөдөө орон нутгад одоо чинь за нийслэлд одоо нийгмийн харилцаанд ороход татглал суух автобуснаас явах замаас хүндрэлүүд тодорч байна. За жишээ нь Сүхбаатарын ангийн хувьд бол яг та бүхэнтэй ойр өдөө хүмүүс ингээд яхахгүй минийхээ энийг нэг ингээд ингэчүүлгээд тийм санал мэдээж та бүхэнд тавьдаг. Ямар санал бүний хэрэгжлийн зохиолох вэ? Ер нь Сүхбаатарын ангид бол тактил замыг л бий юу тийм. Ямар ч стандартын дагуу нэг одоо тий бий болгомоор байна. Дээр нь тэр нөхөлийн авах комиссийн бүрэлдэхүүнд хараагүй чүүдийн төлөөллийг байлгамаар байна гэдэг. Тэр хүмүүс ерөөсөө нөгөө бүрэн одоо харааны түвшингээр нь тий одоо хардаг хүмүүсийг л тэрхүү одоо 50-60% групптэй тий хөнгөлөлтэй. Эдгээр цол хараатай улсуудыг л оруулах хэрэгтэй. Бид нар шиг одоо таягаараа яваад тэр цахилгаан шатанд ороод гад тий брайл тэр одоо давчлуултад тааш одоо канабад тий давхард гарах гэдэг. Яг энэ одоо иймэрхүү яг одоо хүн бэрхшээлтэй хүмүүсээ комиссийн бүрэлдэхүүнд одоо оруулахгүй байхыг одоо ингэж үздэг юм да. Яагаад л хөдөө ордохоор сумдуудаар явна штэ энэ даарах уу тэр хэмцэртэй хүн тэг хөдөө ордохоор одоо байж үлээж авах те яаж явах юм гэсэн тийм одоо хамгийн дөрөвдөлтэй бид нарыг нөгөө нэг бэрхшээл талаас нь л те хараад тийм хандлага нь тийм уул нь
энэ чинь яг тэрэгэн зэртэй 2 хүн байх төлөөл байх хэрэгтэй гэж тэрэгэн зэртэй болон таяг барьдаг харааны бэрхшээлтэй 2 хүн байж аж яг тэр одоо стандартын юмнуудыг ийм байх хэрэгтэй. Бид нар ингэж зөрчил энэ бид нар хэвтэйхэн байдаг. Энэ нь яг стандарт юм гээд мэдрэмжээр бид нар бүх юмыг хэлэх боломж байдаг. Тэр одоохондоо манай Сүхбаатар аймагт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа мэрэгжилтэнг өөр яатсан барилгын комиссийн бүрэлдэхүүнд оролцсон байгаа. Тэн дээр л бид нар бас албан бичиг хөксөлтөө яг л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж хөлбөр ханажуулахны газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харьцан мэрэгжилтэн байна. Тухайн өөрийнх нь мэрэгжлийн ажлыг хийх хэрэгтэй тий. Төрийн бас байгууллагын төлөөлөөс ингээд тэгээд дарга дээрээсээ ор гэсэн юм аа гэд. Тэгээд ерөнхийдөө л уул нь нөгөө төрийн үйл ажиллагааг те төрийн бас байгууллагаар гэрээдэн гүйцэтгэх те авлахгүй байгаа зүйлстэй бид нар болох гэж те энэ эрх ашиг хамгаалалтын тулд энэ төрийн бас байгууллага байгуулж байгаа шүү дээ. Тийм болохоор бидний төлөөллүүдийг тэнд оруулах. Наад заханд нөгөө эмнэлгийн марлаг комиссийн бүртгэн гэж байна те. Энэ дээр ч гэсэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулаад манай одоо группээ сунгуулах чаа хүмүүс маань үнэхээр яг энэ хүн орж ирж одоо те групп нь 50% 60% те аль хувьтай хүн орж ирж байна. Энэ хүмүүстэй юм чи яаж хайрцаж гинөө тэр бүгдийг бид нар бат тодорхой хэмжээгээр дууны өнгө бүх юмар нь мэдэрч гэдэг юм те. Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүнийг комиссийн бүрэлдэхүүн байх шаардлагагүй хэрэггүй татгалзаад оруулаагүй. Тэгээд бид нар ч гэсэндээ бас бичгээ өгсөн. Тэгээд ер нь яг нэгэн болгон хэлцийн дарах сүүлд 3 сарын 21-ний эдийн сургуулийн дээр бас ирээд ер нь нэр харааны бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдөө орхон зүйтэй юм байна. Би энэ төр санал нэгдлээ гэж батгажсэн. Тэр нөгөө хүмүүсийн төрд ажиллаж байгаа хүмүүсийн хандлага маань те ямар хөө байна уу? Бид нар бол тарийн тархич бүх юм нэг газрын зураг те одоо дээрээс талаан зураг шиг аймаг маань нэг тэгж тархинд богдчихж байгаа шүү дээ. Тэр энэ баруун гарт шиг энэ зам байгаа, энэ таламж байгаа бүх юм тархинд байж байгаа. Тэр бүх зам дээр маргааш өглөө болоход нэг хугацсан байвал харин бид нар ямар байх вэ бэрхшээл гарна шүү дээ. Аль тэр энэ бүх юмнуудаа одоо яг л бидтэй өөрсдөө харин бидний асуудлыг бидний оролцоогүйгээр битгий шийдэчээ гэсэн бат төлөвлөлтөд бид нар бас одоо олон саналуудыг бас өргөн барьсан байгаа. Дээр нь засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл гэж бас бүх орон одоо нутагт бол бас дэргэдэх зөвлөлүүд байгуулсан. Тэгээ энэ маань бас нэг зарим аймагуд хуралдсан байх, зарим нь хуралдаагүй байх те. Тэр ер нь би боддгийг одоо 2019 оны те төсвийн те хилцээлэг гээд те энэ дээр бид нар тэр орон одоо засаг даргын дэргэд зөвлөлөөрөө бүх холбоодууд бүх төрийнхэнтэйгээ хоорондоо ярилцаад ямар асуудлуудыг энэ жил хийх вэ? Бидний саналуудыг аваад тэгээд тусгах стажиг чиглэлтэнтэй урдлаг спорт ахмадын эмэгтэйчүүд зөвлөлдөр аль нь яаж хуваарьтайгаар авах уу? Тэрнийхээ дагуу төлгийнхээ дагуу гарынхаа спик зураад хамтарч хэлэхнүүдаа эхнээс төлөвлөд яваад тэгээд төсөвт нь яг суулгуулад ямар юм тэ холбоонд нь юу яах вэ? Та нар яалын гарт хурц гэдэг юм уу? Тэгээ явчихвал бид нар нэлээд жоохон харилцаа холбоотойгоо явчих юм бол тэр одоогор л орон тооны бус зөвлөл маань хуралдаагүй байгаа. Тэгээд аймагуудад бас зарим нь одоо чинь би санаж 100 айлын тэргийн уулзруулалттай нэг гэрлэн тохиолдол тэр нь хараа бэрхшээлтэй хүмүүсээс мэдээлэл өгч яадаг нэг суйрлагдчихсэн. Одоо тэр маань байгаа ер нь тийм уулзрууд нийслэлийн хэмжээгээр нийтлэг байна. 100 айлын тэр уулзрууд одоо байх болцсон. Болцсон уу? Одоогийн байдлаар манай энэ 120 мянгатын энэ уулзар байна. Нэр нь холбооны бодлого тийм ээ. Холбооны уулзлын уулзар байна. Бишээ 120 дээр бас нэг байгаа зү тийм. Байхгүй нөө. Ер нь 100 айл дээр байсан уулзар чинь аль эрт байхгүй болсон юм л да. Одоо нэг томоохон замуудаар хагдаад тэр дээгүүр нэг гүүрэн гарц гэдэг юм. Тэргүүр 5 хүн зорчоод нэг хэр өндөрлөлтэй. Тэр чинь 5 хүн зориулсан тусгай зам байна уу? Тэрэн дээр яг нөгөө дахиад зам наанаас нь очиод ингээл очиод тулаад тэгэл гасан л байгаа юм л да. Тэгээ тэрээс яг тэр шат руу өгсөж байгаа тэрэн дээр бол нэг байхгүй. Ардлт нь яг нөгөө нэг цахилгаан шат байдаг. Тэр цахилгаан шат бол ерөнхийдөө ажиллагаас ялаа ажиллахгүй нэг юм шиг байна. Тий. Барилттай болчихсон л да тэр бол тий. Хүнд бол барайл гараа явчихна. Тэрэгчтэй хүнд бол мэдээж цахилгаан шат хэрэгтэй болох байх тий. Ер нь энэ мэлчлийн гээд та түрүүн бас тэр нөхөн сэргийг хийх дээр нэлээд анхаарал хандуулах шиг байна. Өнөөдөр яг нөхөн сэргийг хэмжлэхийг л за хараагүй ирэх дээр чинь яг ямар хэмжлэг хийгдэж байгаа. Тэр маань олон улсын хөгжсөн орнууд төвшөндөө харьцуулбал энэ маргаал хэмжээнд байх шүү. Яг эмчилгээний тохиолд бол өөр тийм ээ. Нөхөн сэргийг гэхэлэр зүгээр энгийн иргэний хувьд бол хараагүй нэг хараа авах гэдэг нь гэж би зүгээр хувьдаа ойлгоод байна та гэтэл цаанаас олон асуудал байгаа юм шүү. Тийм. Ер нь бол мэдээж хараагүй хүмүүсийн нөхөн сэргийх гэдгийг бол түрүүн хэлсэн. За эхлээд мэдээ сэтгэл зүйн нөхөн сэргийлт байх хэрэгтэй тийм ээ. Одоо ингээд хараагүй хүмүүс бусад хүмүүс ингэж ажиллаж байна те спортоор ингэж хичээлж байна те нийгмийн амьдрал оролцох юм боломжууд байна гэдэг. За тэгээд дээр нь тэдгэр хүмүүсийг одоо жишээлбэл орон зайн чиглэл хэмжээний сургалт наамагдах хэрэгтэй. За тэгвэл гэр орондоо одоо хоолундаа яаж хийж идэх те хол цунараа яаж угаах. Энэ бүх сургалтуудыг ойлгодог тэр чиглэл хэмжээний сургалтуудыг өгдөг.
За тэгээд дээр нь бариал өвчгөө сурна те. Компьютерийн одоо ярьдаг програм дээр ажиллаж сурна. Эдгээр зүйлүүдийг одоо сургалтаар олгож байгаа энэ зүйлийг нэгсэн нөхөн сэргэлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл эднэрийг сурснараа бие дааж амьдрах боломж нь нэгэж байгаа. Тэгэхгүй бол мэдээж одоо би ингээд би урд нь харддаг байсан л та. Тэгээ одоо би хараагүй болчихороо яг бичиг үсэг мэддэг хүнтэй адилхан болчихж байгаа байхгүй. Яг тэр энгийн танатар бичсэн зүйлийг би харахгүй байх учраас. Тийм учраас би яах ёстой өнөөдөр бариал өвчг сурах ёстой тийм үү. Тэгвэл бариал өвчгийг сурахын тулд над хин тэр сургалтыг явуулах уу те. Ямар багшийг цэлэнжүүлэх вэ те. За тэгээ би жишээл ажилласаа гараад гэрлүүгөө явлаа гэж бодоход мэдээж би бүрэн хараагүй хүн юм чинь өөрийнхөө аюулгүй байдал хангахын тулд цагаан тайгаа барих хэрэгтэй тийм. Тэгвэл би цагаан тайгаа бариад явахын тулд ямар арга техникээр яаж одоо тэрийг барьж явах хэрэгтэй тийм. Мэдээж хүн юм чинь явж байгаад анхаарал сарних ч юм уу янз бүрийн чимээс суулдаг ч юм уу хүн дууддаг ч юм уу. Тэгэхээр би анхаарлаа сарнилууллаа гэж буцаад би тэр зүгчийг яаж зөвгөлж явах хэрэгтэй тийм. Энэ сургалтуудыг чинь нэг өстө нөхөн сэргээлт гэж ойлгож болно. За тэгээд маш сул хараатай хүн жишээлхэд одоо гэрте хоолоо хийлгэж тэр хутгийг одоо яаж аюулгүй ашиглах юм те. Бүрэн хараагүй хүн тэр хутгийг яаж хэрэглэх юм. Одоо энэ төр хөвчлөлт орнууд жишээлбэл Япон мэтийн орнд бол одоо жишээл халдгүй билетгээд ашигладаг болсон байна те. Одоо би гэр орондоо жишээлбэл билет хэрэглэе гэж бодоход заавалч өдөр одоо сөүлийнх нь болох ингээд точтой болцсон те. Гэтэл би тэрийг ашиглаж чадахгүй. Нэг бол тэр дуурдаг ярьдаг байх хэвээр. Эсвэл янз бүрийн чимээ өгч одоо тэргээ би одоо хідэн градусаар алж байгаа, ямар ватер ажиллаж байгаа, ассан унтарсан уу гэдгийг надад одоо хүртээмжтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэдгээр зүйлүүд нэгдүгээр хүртээмжтэй байх хэрэгтэй, хоёрдугаарт нь тэр зүйлүүдийг яаж ашиглах вэ гэдгийг олгож байгаа тэр сургалтыг нөхөн сэргэлт гэж ойлгож болно. Яг одоо ирвэл хараа оруулах гэж байгаа зүйл бол бас биш. Тэрийн чиглэлийн сургалтууд нь явагдах баг. Одоо энэ жил ерхий л эдрийг мэдчихэж дараагийн одоо нарийн мэрэгсэн юм руу орох гэдэг шүү дээ. Тэгэхээр наан бол энэ сургалтууд л орж байгаа болов. Л та. Орон зайн чиг баримжаа, ахуйн баримжаа, дээр нь одоо бариал өвчин гэдэг ч одоо яг анхан шатны мэдгэдэггүй болох яг энэ сургалтууд явж иж цаашаа сургалт маань өргөжлөж явна шүү дээ. Ер нь ингээд танаа тандж байгаа хүмүүсийг харахаар насны үед ямар хүмүүс байт юм. Ер нь сурын мэдээс ирэмсэлтэй хүмүүс ер нь хэрэг хандж байгаа шүү. Ер нь насны хувьд бол манайх одоо яг нас заасан бодол байхгүй байна. Тий. Яг ингээд сурын мэдээс хүсэлмэлцтэй хүмүүс нь хэрэг шүү. Ер нь бол яг манай сургалтыг мэдж байгаа хүмүүсийн дунд бол их байна. Манай сургалтыг түрүүний Болдоотор даргын хэлдгээр бол мэдхгүй хүмүүс бол маш их байна. Тэгээд тэр хүмүүст нь хүргэж одоо билет үзэж байгаа хүмүүс манаас цаашаа тэр хүмүүст дамжуулж өгөх. Бас зарим тал дээр нөгөө эцэг эхчүүд маань бас нөгөө энэ хүмүүсээ бас ил гаргахтаа бас дургу бас нэг тийм тал байгаад тах шиг байдаг те. Тэр хүмүүстэй бас харилцан ярилцаж одоо энэ хүмүүсээ нийгэмдэл гаргаж өөрийн бие даан амьдрах тал дээр нь одоо ингэж сургалтанд хамрагдах бололцоог нээж өгөх тал дээр бас ярилцаж явах хэрэгтэй байх гэж боддог. Манай сургалтанд бол тэгэл 16-аас дээш өнгөрсөн жил бол манад 76 настай хүн одоо баримтчийн мэргэжлээс төгсөөд ингэж явсан байна. За баярлалаа үзэгчдээ бид хэлцүүгээр өндөрлүүлээ. За студиудад бид Монголын харагч үндэсний холбооны ерхий найрагч нар Болдоотор, за мөн Монголын харагч үндэсний холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Зол заяа, за мөн Монголын харагчдын холбооны дэргэдэх мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийн багш Батшиг нарыг урьж авч таагнаас өнөөдөр манай улсын нийт хүмүүн бас факур хэрэгсэж байгаа хараа мэргэжлэлтэй хүмүүсийн төлөвлөж гол асуудлууд юу юм бэ? За шийдэх гарцууд нь өнөөдөр бидэнд байгаа боломжууд нь юу юм бэ гэдэг таагнаас тодорхой мэдээлэлүүд өгүүлээ. Хэрвээ таны болоо таны орчин тойронд бас хараа мэргэжлэлтэй хүмүүс байвал ялангуяа энэ үндэсний төврүүгээ хандаж үзээч. Зүгээр одоо гэртээ сууж байгараас тодорхой хэмжээний мэдлэг ядагдаад хавд олонтой болчих юм л гэж би зөвхөн өвдөө харж энэ зочдынхаа ярианаас ойлгоод суулаа. Яхаад ондос таах хүн баярлалаа. Урилга лааснаа хүн баярлалаа.